Эрт дээр үед далай тэнгисийг гатлах хэмжээний чадaltaй усан онгоцууд бүтээгдээгүй байх тэр үед арал дээр амьдардаг хүмүүс өөрсдийгөө ертөнцид ойр ганцаар гэдэгт итгэж өөр ертөнцүүдийн оршихуйн талаар маргалдаж таамаг дэвшүүлцгээдэг байв. Тань санагдаж байна уу? Тийм ээ. Хэрв дэлхийг нэг арал гэж үзвэл бид ч гэсэн үнэндээ энэ арлаасаа нэг холдож үзсэн юм бол байхгүй. Гэхдээ дэлхийгээ танин мэдгэд хамгийн хөв нэмэр оруулсан зүйл бол хязгааргүй мэт уудам тэнгисийг гатлах чадaltaй хөлөг онгоц болон түүнийг жолоодох зоригтой далайчд байсан билээ. Түүнтэй яг ижилхэн сансрын уудам тэнгисийг гатлах чадaltaй хөлөг онгоц болон зоригтой далайчдыг жаахан дурсацгаая. Үнэхээр астронот эсвэл космонавт гэдэг үгийн төгсгөл байх нот гэдэг үг нь грекээр далайчин гэсэн утгатай юм. Энгүй уудам энэ далайд биднийг анх хөтөлсөн хүн бол мэдээж Юрий Гагарин байсан. Дараах нь Нил Армстронгийн баг сар руу биднийг аваачсан. Хүн төрөлхтний хувьд маш том алхам хийдэж сар болон дэлхийн хоорондох зайг космик хэмжээс авч үзвэл төөх хүрэхгүй газар юм. ертөнцийг түр мартаад зүгээр нарны аймгийг үнэндээ ямар уудам гэдгийг бидний ихэнх нь мэдэхгүй. Учир нь бидний үзэж дассан шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээр нарны аймгийн тухай бараг гардаггүй. Дандаа л алс холын галактикууд, гэрлээс хурдан давхих хөлөг онгоцууд, харь гаригийн соёл иргэншлүүд гэх мэт. Төсөөлөлөө түр орхиод дэлхий дээр нэг бууцгаая. Нарны аймгийн талаар үнэндээ бид хэр мэдэх вэ? Мэдэж байгаа зүйлсээ бид хэрхэн олж авсан бэ? Өмнө нь бид зөвхөн хардаг байв. Гэхдээ харах нэг өөр, хүрэх нэг өөр. Хүрч очих мөрөөдлийг мань биелүүлсэн илүү бодит мэдээллийг цуглуулж одоогийн бидний нарны аймгийн талаарх мэдлэгийн ихэнхийг нь илгээсэн ач тунгууд бол Voyager хөлгүүд юм. Voyager гэдэг нэр нь аялагч, тэнүүлж гэсэн Франц үгнээс гаралтай. Үнэхээр нарны аймгийг хөндлөн гулд аялаж дуусаад сансрын гүн рүү тэнүүчилж байгаа хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том амжилтуудын нэг бол эдгээр хөлгүүд юм. Хязгаарыг давах гэж юу байдгийг бидэнд харуулсан бэлэг тэмдэг энэ хөлгүүд одоо ч бидэнд мэдээ илгээсээр байгаа бөгөөд биднээс хамгийн хол байгаа бас хамгийн ганцаардмал анд маань юм. 1977 оны 9 сарын 5-нд NASA-гийн Voyager 1 сансрын хөлөг Kennedy сансрын төвөөс хөрсөн ба өмнө нь хизээж хүрч очиж байгаагүй хязгаарыг чиглэн урт удаан хугацааны аялалд гарав. Уг сансрын хөлгийн үндсэн зорилго нь нарны аймаг дахь бусад гаригуудыг, дагуулуудыг, мөн бүслөрүүдийг нь нэрвчлэн судлах байв. Voyager 1 хөлөг бархас бед болон санчир гаригууд руу очихын тулд шулуун чиглэлээр замаа хөлөө. Аяллынхаа эхний хэдхэн 7 хоногт анхны зургуудаа илгээж эхлэв. Окторгын харанхуйд хөвөх цэнхэр гариг маань мөн түүний дүү болох сар хоёрын гэр бүлийн анхны зураг. Шулуун чиглэлээр замаа хөөсөн Voyager 1 хөлөг цагт ойролцоогоор 60,000 км хурдалсаар жил хагасын дараа манай системийн хамгийн том хийн гаригт хүрч очив. Voyager-аас өмнө Pioneer хөлгүүд бархас бедийг зочилж байсан ч Voyager арай дэвшилтэт технологи бүхий мэдээлэл цуглуулах төхөөрөмж болон камераар тоноолгдсон байлаа. Бархас бедийн хамгийн тод бөгөөд цэвэр хөрхүүдийг бидэнд илгээж эхлэв. Энэ бол бархас бед гаригийг 60 хоногийн турш авсан зургуудаас бүтсэн хурцсан дүрс. Дэлхийгээс авсан зургуудаас илүү нэрвжилтэй харагдах энэ дүрсүүдээс хийн гаригийн тэнхлэгээр угалзран эргэх цайвар өнгийн үйлнүүдийг мөн авраг улаан толб зэргүүдийг маш өндөр нэгтгэшилтайгаар ажиглах боломж олдов. Зөвхөн зургаар зогсохгүй гаригийн агаар мандлыг буюу атмосферыг, соронзон орныг, гадаргуун онцлогийг мөн нарийнхан бүсдүүрийг нь судлахад маш хэрэг болох мэдээллүүдийг бидэнд илгээсээр байлаа. Бархас бедийн дагуулуудыг мөн нэрвчлэн судалсан ба нарны аймаг дахь цор ганц вулканыг дагуул болох Йо дээрх галтуулуудыг бас бидэнд үзүүлв. 1979 оны 4 сард бархас бед дэх судалгаагаа дуусгасан Voyager 1 системийн маань хамгийн том 2 дахь хийн гариг болох санчрыг чиглэн аяллаа үргэлжлүүллээ. Тэгэд ойролцоогоор 20 сарын дараа бүслүүрт гариг болох санчирт хүрч очив. Энэ бүдэхэн зурагт санчрыг тойрон эргэх аврах тоосон бүслүүрийг та харж байна. Энэ бүслүүр нь хэдэн триллион ширхэг мөс болон хад чулуун тоосонцроос бүрддэг. Тэгэд энэ бүслүүрийг илүү ойртуулж харуул маш олон ширхэг зураас бүхий тогтцтой гэдгийг бидэнд дүрслүүлж үзүүлв. Мөн санчрын хамгийн том дагуул болох Титаны азотоор баялаг атмосферыг нь мөн далай тэнгис мэт харагдах шингэн төлөвт бодисыг бидэнд харуулв. Энэ мэдээллийн дагуу эрдэмтэд уг дагуул дээр метан хий шингэн төлөвт оршин байж болзошгүй гэх онолыг гаргасан бөгөөд энэ таамаглал нь 2004 онд Кассини хөтөлбөрөөр батлагдсан байдаг.
Voyager 1 санчрыг судлах явцдаа өмнө нь мэдэгдээгүй байсан 3 шин дагуулыг нэмж илрүүлснээр үндсэн үүргээ амжилттайгаар биелүүлж дуусгав. Гэхдээ 1990 оны 2 сард Voyager 1 сүүлчийн удаа эргэж нэг хараад Нарны аймгийн гэр бүлийн хөрөг гэгдэх энэ зургийн цувралыг бидэнд илгээв. Энэхүү мозаик 60 ширхэг дүрсээс бүрдэх бөгөөд дүрс бүхнийг ойртуулж харвал сугар, дэлхий, бархас байд, санчир, тэнгэрийн ван болон дэлхийн ван бидэнд үзэгдэнэ. Энэ бол Нарны аймгийг гаднаас нь авсан анхны зураг юм. Дэлхийг дүрсэнд буулгасан хэсгийг ойроос харвал бүдэг цэнхэр цэг гэдэг нэрээр алдаршсан түүхэн зургийг та харж болно. Тийм ээ. Энэ бол бидний дэлхий, бидний гэр. Уудам энэ орчлонд энэ ингүй харанхуй бас хүйтэн ертөнцөд бидэн шиг өчүүхэн амьтдыг өөр дээрээ бөөцөлөн яваа өчүүхэн нэг гариг. Энэ өчүүхэн бүдэг цэнхэр цэг дээр амь цогоож буй бид өөрсдийгөө ертөнцийн төвд төг сэтгэлтэйгээр тавьж байсан цаг космик хэмжээст саяхан. Харин өнөөдөр бид хязгааргүй энэ орчлонд өөрсдийн байр сууриа баг зэрэг ухаарч сансрын уудмыг гатлах аялалдаа баг багаар бэлдсээр байна. Voyager 1 бол биднээс хамгийн хол байгаа сансрын төхөөрөмж юм. Гэхдээ энэ төхөөрөмжтэй бид тогтвортой холбоо тогтоосоор байгаа. Дэлхийгээс түүн рүү тохио илгээхэд асуудалгүй боловч түүнээс тохио хүлээж авах жаахан хэцүү. Үүний тулд түүнээс ирэх радио долгионыг хүлээн авах зорилготой аврах том антенны комплексүүд бий. Гэхдээ Voyager 1 холдох тусам энэ холбоо улам суларсаар байх болно. Нарнаас хэд холдох тул түүнд нарны энергийг хувиргаж ашиглах чадвар байхгүй. Цөмийн цэнэг хураагаараас цахилгаан хүчээ авах боловч энэ энерги хязгааргүй биш. Өдөр ирэх тусам багассаар байгаа. 1990 онд сүүлчийн удаа эргэж харсныхан дараа инженерүүд бусад төхөөрөмжүүдэд зориулж цэнгийг нь хэмнэхийн тулд камеруудыг нь хаасан. Өнөөдөр Voyager 1 суйрлагдсан 11 ширхэг шинжлэх ухааны зэмсгүүд буюу мэдрэгч төхөөрөмжүүдээс 4 ширхэг нь л идэвхтэй ажиллаж байна. Энэ төхөөрөмжүүд соронзон систем, нарны шуурга, мөн нарны аймгаас гаднах сансрын туяаг хэмжих судлах ажлаа үргэлжлүүлсээр байгаа. 2012 оны 8 сарын 25-нд Voyager 1 одод хоорондын сансарт нэвтэрсэн хүн төрлөختний анхны бүтээл болсон. 5 жилийн хугацааг л даах зориултаар бүтээгдсэн энэ хөлөг 1977 оноос өнөөдрийн хүртэл идэвхтэй ажилласаар биднээс 22.8 тэрбум километрийн зайд байх атлаа одоо хүртэл нарны системийн гаднах сансрын туяаг судалсаар мэдээлэл илгээсээр байна. Ийхүү Voyager 1 нь одоорон судлалын түүхэн дэх хамгийн урт хугацаанд ажилласаар буй сансрын төхөөрөмж болсон юм. Ойролцоогоор 8 жилийн дараа Voyager 1-ийн цахилгаан бүр мөсөн дуусах бөгөөд төхөөрөмжүүдэд ажиллуулах чадваргүй болно. Гэхдээ хурд нь буурахгүй. Учир нь сансарт аливаа биетийн хурдыг сааруулах үрэлтийн нөлөө байхгүй. Цагт ойролцоогоор 60,000 км-ийн хурдаар уурсан минор бүлэг оддын зүгт аялсаар 40,000 жилийн дараа Гэлизээ 445 гэдэг одны хажуухнаар өнгөрнө. Хэдэн 100,000, магадгүй сая жилийн дараа сансрын уудамд хөвөх энэ хөлөг магадгүй хүн төрлөختний соёл иргэншлээс үлдэх сүүлчийн баримт болж мэдэх юм. Хэрв их дэлхийдээ бид амьдралаа үргэлжлүүлж чадахгүй бол мөн өөр нэг гаригт оршихуйгаа үлдээж амжихгүй бол энэ хөлгүүд бидний төрлийн сүүлчийн өв болон үлдэх учраас NASA-гийнхан энэ хөлгийг хөөрөхөөс өмнө түүнд нэг алтан пянз байршуулсан байдаг. Пянзны хайрцагын дээр нь харин Voyager-ийн туулж ирсэн зам болон нарны аймгийн байршлыг зааж өгөх координатыг харуулсан байна. Карл Сагны санаачлагаар бүтээгдсэн энэ пянз дотор хэрв харийн соёл иргэншил энэ пянзыг олбол хүн төрлөختөн болон их дэлхийн талаарх мэдээллүүдийг агуулсан дуу болоод дүрсүүдийг хадгалжээ. 39 ширхэг байгалийн үзэгдэл ан амьтдын дуу чимээтэй хамт 55 хил дээр харийнханд мэдчилгээ дэвшүүлсэн байдаг. Hello from the children of planet Earth. Конничева, о генки десу ка? Здравствуйте, приветствую вас. Хорин ширхэг хөгжмийн аяг бас оруулсан бөгөөд тэр дундаас хамгийн онцгой нь хүн төрлөختний ганцаардлыг илэрхийлэх зорилгоор сонгогдсон нэг дуу бий. Хараагүй дуучин Willie Jones-ны Dark Was the Night нэртэй дуу нь үгнээс биш гиншээ болоод бувтнаанаас бүрэлддэг. 7 настай байхад нь хойд их нь нүүрлүү наатрийн шүл цадснаас болж нүдэн сохорсон тэрээр
ядуу тарчиг амьдарч хумхаа өвчнөд өртөн ганцаарлын гашуун зовлон амлсаар нас баржээ. Одоо харин түүний дуу нь Нарны аймгаас цааш бидний буюу хүн төрлөختний ганцаарлыг илэрхийлэхээр сансрын гүн рүү аялаж байна.